Өнөөдөр төгс сургуулийн чиглэлээр төрсөн өдөр сэтгтээ урьж байгуулах агуулгаар сургууль үйлдэж орно. Хичээл хийх өмнө та нартай нэг бичлэг үзүүлэх багштай бичлэгээ сайн анхаараа дараа нь багштай ярилцсан шүү дээ. Шинээр юу гарсан бэ хүүхдүүд те? Бисоо. Сайн юу хийсэн бэ? Бисоо. Юу хийсэн бэ? Бисоогаа хийсэн. Одоо бүгдээрээ саяын бичлэгээр үтсэн байлуугаа. Урьж байх тоглоомоо дүрслэн урьж байсан дотроос блокуудаа нэгээр нь гаргаад битүүгээ өрнө. Тэгэхээр энэ блокийг 18 шүттэй араа блок гэж нэрлэдэг. Ямар өнгийн байна хүүхдүүд ээ? Цэнгэр хүүх өнгийн сайн байна. Ингэж хэдэн шиг блок байна? Тоолъё. 2 ингэж 4 шиг араа блок хэрэг болж байна. Дараа энэ багийнх нь ямар өнгөтэй? Хар өнгөтэй энэ блокийг гол чагтан блок гэж нэрлэдэг байна. Энэ ямар өнгөтэй юм бэ? Энэ хэдэн шиг байна вэ? 4 шиг ийм блокийг олон тал толгойч гэж нэрлэдэг байх юм. Энэ ямар өнгөтэй юм бэ? Ямар хэлбэр төгстэй юм бэ? Сайн байна. Гурвалжин улбар шар. Энийг тэгэхээр гурвалжин улбар шар блок гэж нэрлэдэг байх юм. Ингэ хэдэн шиг орж ийн вэ? 4 шиг блок орж ийн. Тэгэхээр биллуугаа урьж байгуулахын тулд бүгдээрээ хамгийн доотлын суурьнд нь энэ бусад блокууд нь дундаа энэ цагаан голтой байгаа. Тэгэхээр биллуугаа урьхын тулд хамгийн эхлээд дундаа энэ цагаан голгүй блокоо хамгийн доор нь тавьж өгөх юм бол биллуу нь бат бих болж өгнө шүү. Эхлээд хээтэй блокоо хамгийн доор нь тавьж өгөөд гол чагтан голынхоо богино талыг нь энэ урт тал богино талын хоёр талтай богино талыг нь төгөлээд блокн дээрээ ингээд суурлуулад хийж өгнө. Түүний дараа ногоон улаан блокоо хийж өгөөд дээрээс нь дахиад хөхөнгийн блокоо ингэж дээр нь хийж өгнө. Эндээ бидний биллуу бэлэн болсон. Одоо тэгвэл биллуунд юу дутуу байна хүүхдүүд те? Сайн байна. Одоо тэгвэл лагаа хөхөхийн тулд олон тал толгойч дээрээ гурвалжин шар блокоо нэр нь ингээ угсраад ингээд биллууны лаа бэлэн болсон. Лагаа ингээд угсраад биллуун дээрээ суурлуулна. Эхлээд лагаа угсрах нь байна тийм үү? Лагаа угсрч дуусгаад хамгийн сүүлд нь биллуун дээрээ суурлуулна шүү. Одоо хүүхдүүдээ бүгдээрээ ширээ дээрээ суугаад урьж байгуулах тоглоомороо биллуугаа дүрслэн урьж байгуулъя. Одоо тэгвэл бүгдээ өсөөдрийн малгайг шимгэлцгээе. Юуны малгай? Юуны малгай? Тэгвэл одоо бүгдээрээ лага үлээхийн тулд өсөөдрийн малгайгаа бүгдээрээ шимгэлцгээе. Юу вэ хүүхдүүдээ? Баримтын шавар тавьж өгнө. Энэ гэлцтэй багш нь гуаш усан бүхийг их найруулж бэлтгэлсэн аа. Энэ юу вэ? Энэ хөнгөний нардас болон баримтын шавар югаштай бүгдээрээ өсөөдрийн малгай чимэглэнэ. Чимэглэхийн тулд өсөөдрийн малгайны орон дээр ингэ чимэглэж багш. Дараа гуаш усан бүхийг ашиглаад багш нь хөнгөний нардасаараа малгайн дээрээ өөрөө өнгөө сонгоод малгай барьтаа багштаа
дөрөв хуруугаар нийлүүлээд малгайныхаа доторт ингээд барина. Эрхээ хуруугаа малгайныхаа гадна ингэж барих шүү. За яа. За малгай ингэж барьж байгаа. За хөнгөний давцаараа. За өөрийн сонирхлоороо яаж чимэж болно. За мөн хуруу давцааштай хуруугаараа чимэж болно. За хуруугаа болгондоо дүүрээ. Хурууныхаа өндөө. За малгайн дээрээ ингээд зөөхөн дараа ямар өнгөөр чимгэлсэн байна вэ? За энэ бэрхшээ шар намуутай. Шар өнгийн. За ингээд бүгдээ төсөөний малгайгаа ингээд чимээ заяа. За чимэл дуусаад бүгдээрээ малгайгаа өмсөд дагаа үлээ. Дөрөв ингээд бүгд болох юм байна ямар вэ? Багны шимэлээ багш нь ойрын салбарт тавьж өгөн салбартнаас аваад урд гараа цэвэрлээ. Овоо сан. За хөөсөн гэж малгай өмсөе. За малгай өмсөрөө. За энэ юу юм бэ? За одоо бүгдээрээ ширээ босоод өнөөдрийн хичээл таалагдсан бол багштай босож ирээ. Нүүрний хуралтай хамуунаас аваад өөрсдөө сонгоод бэлон дээр чимэглэе шүү. За өнөөдрийн хичээл ямар байсан бэ? Гэдгийг за бүгдээрээ сонгоод энэ бэлгоо чимэглэе.